Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Өнөөдөр өдөр хичээлтэй. Тэгэд нөхөр болохоор өнөөдөр гэрээсээ ажиллана гэсэн. Тийм болохоор гялс хоол хийж өгчөөд тэгэд хичээлдээ явъя. Өнөөдөр хятадын уламжлалт нэг малаа тан гэд хоол үдийн. Тэрийг хий. Хууг нь айгүй энгийн. Зүгээр усанд ингээд ногоо улан махнууд чанаад идчихтiin. Ер нь халуун тахаа шиг гэсэн үг. Гэхдээ шүлнийхээ амт нь бол амар гоё идэг байхгүй юу? Тийм болохоор нэг гоё амттай шүл болчтiin. Гэхдээ хятадууд ер нь ийм шүлтэй хоол нэгдүгээр хоол идэхдээ шүлийн нуудгүй юм доторхын нийтчихэд тэгээд ийм шүлийн асгачтiin. Сонирн бааз бид нар бол бүр харь эсрэгээр аль шүл ахиухан хинэмэрээ ихэвчлэн шүлэндэн цатаад байдаг та тий. Хятадууд бол доторхын л идчихтiin. Гэхдээ шүл нь ер нь амар гоё амттай байдаг. Энэ хоотыг хийхэд сая үзүүлсэн нөгөө дөрвөлжин халуун ногоотой амтлагч бааз. Тэр нь яг хамгийн гол нь ахгүй юу? Тэрийг болохоор ихэвчлэн ийм улаан ийм гашуун чинжүү үйдэн шүү дээ тий. Тэрнгээр хийдэг гэсэн. Тэгээд бас улаан тос мос нэмсэн байд юм а. Ямар ч гэсэн тэр амтлагчаар хийгээд ингээд итгэр айгуу гоё үдгийн. За өнөөдөр хятадын түүхий хичээлтэй. Хичээлдэр өнөөдөр багш хятадын хамгийн сүүлчийн эзэнт хаан тулс болох Чингүрний талаар ярьсан. Багш хэлэхдээ 1600-аад оны үед Хятадын нэгэн бага эстэн болох Манж үндэстэн энэ Чингүрнийг анх байгуулсан гэсэн. Манж Чингүрний үед сайн зүйл маш их болсон боловч бас саар зүйл олон болсны маш том нэгэн жишээ нь хар тамхины дайн байдаг. Энэ нь 1840 онд Англи болон Хятад улсын хооронд хийгдсэн дайн юм. Би энэ дайны яг үүсэл шалтгааны талаар олон багш нараас сонсч байсан боловч энэ багш маань бол цайнаас үүдэлтэй гэж ярьсан. Яагаад тэгэж боддог вэ гэдгээ тайлбарлахдаа багш маань Хятадууд бол маш олон мянган жилийн гадаад худалдаа харилцаа наймааны хүүхдүүхтэй орон тэгэд энэ дундаа Англитай бол маш олон жил ингэж худалдаа наймаа хийдэг байхдаа ер нь голлох яг экспортын бүтээгдэхүүн цай тэгээд мөн торог дурдан шаазан эдлэл зэрэг байсан. Англичууд бас яг өглөөний цай, оройн цай гээд ер нь яг цайг маш ингэж голчилдог юм түүхтэй ард түмэн. Тийм утгаараа яг ингэж Чингүрнээс маш их хэмжээний цай авдаг байгаадаа энэ худалдааны энэ тэнцвэргүй байдалд маш их дургуцээд Хятад руу өөрсдөө ингэж ямар нэгэн бараагаа нийлүүлэх гэж оролцсон боловч Хятадууд огт авдаггүй. Тэгээд англичууд уурлаад хар тамхи Хятад руу маш ихээр оруулсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд тухайн үед засгийн газар нь яагаад үнийг хориглоогүй юм бэ гэдэг дээр багш хэлэхдээ тухайн үед энэ одоо хар тамхины үндсэн найрлага болох намуу цэцэг үүнийг наркотикны ингээд төрлөөр эм хийж ангаах салбарт ашигладаг байсан болохоор үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд хоёрт нь болохоор бас тухайн үеийн улсын хяналт хэл гайлын мэдээлэл аюу бага сулхан байсныг илэрхийлдэг гэсэн. За тэгээд тухайн үед болохоор Хятадын ард түмэн маш ихээр хар тамхинд нэрвэгдээд донтоод ингээд маш муудаад хэлсэн юм л та. Тэнгүүд нь улсаас нь Англитай одоо энийгээ зогсоо бид нар та нарын энэ зүйлийг чи улстай оруулахгүй гэд хэлэнгүүт л англичууд яг нэг дайрах далмаа хүлээж исэн. Тэгэл юу Хятад руу дайраал. Тэгэл тухайн үеийн Англи болон Хятадын хөгжил бол бүр баг тэнгэр газар шиг ялгаатай. Англичууд тухайн үед аль хэдийн үйлдвэрлэгч орон үйлдвэрлэл хийдэг орон байсан бол Хятад бол хөгжил нь хамаагүй доогуур байсан. Тэгэл дайны үеэр англичууд зүгээр нэг сумаар нэг Хятадыг хөнөөж байхад Хятадууд зөвхөн одоо их орныхоо төлөө дороотж байгаа ард түмнийхээ төлөө амиа ингээд зүгээр л сумны өдөс гүйлдээд л амиа өгж байсан талаар багш ярьсан. Маш их хохирол амсч байсан Хятад тухайн үедээ тэгээд Англитай Нанжин нэгрээгээд хэлэлцээр байгуулахдаа тухайн үедээ маш их юм өөрсдөд нь хохиролтой эрх тэгш бус ийм гэрээ хэлэлцээр байгуулжсэн. За үүндээ болохоор өөрсдийн газар нутаг болох Хонконгийг Английн талд өгж байсан. Мөн түнчлэн одоо амар их мөнгө өгчээсэн гэж байгаа байхгүй Англид одоо нөхөн төлбөр болоход тэр нь болохоор нийт улсын тухайн үеийн одоо хөрөнгийн 3/1-тэй тэнцэх их хэмжээний мөнгө байсан гэсэн. Тэгээд мөн одоо Хятадын өмнө зүгийн хотууд болох Гуанчжоу, Шанхай, Фужин гэсэн юм далайдгаас шууд холбогдсон тэр хотуудад англичуудыг байлгах, оршин суулгах, эрх өгөхөөс гадна тухайн газруудыг юм чөлөөт бүсүүд болоход одоо ерөнхийдөө л Хятад ингээд урд хаалгаа тэр чигт нь нээж өгсөн
ийм асуудал болж исэн гэсэн. За тэгээд дараагийнхан дайн дээрээ Хятадын газар нутаг болох Макаоиг бас тасалж өгч байсан. Тэгээд англичуудад бүх түүхээ хулгайд алдаж ингэж одоо тэрэнд бол манай багш өөрөө яг түүхийн мэрэгчлээ хүн болохоор хамгийн харамсдаг юм нь бид нэр англичуудад түүхээ алдсан бол хамгийн нөхөж баршгүй тийм гуниг гэж хэлсэн. За тэгээд цаашаа Франц, Португал, Япон гэсэн орнуудад ингээл зөксөө заггүй алдагдaltaй хөвгөлтэй гэрээ хийхээс өөр аргагүй байдалд ороод маш их зовж, маш их дээрлэхүүлж байсаар 1949 онд яг шинэ Хятад улсыг байгуулсан гэсэн. Тэгээд Хятадын ард түмэн болон удирдагч, тэргүүлэгч нар маш их хичээсний үр дүнд эдийн засгийн эргэлтийг хийж гадаад улсуудтай харилцаагаа сайжруулад Хонконг болон Макаог өөрсдийн эзэмшилд буцааж аваад тэгээд одоо ингээд өнөөдрийн Хятадыг бий болгосон гэсэн. Тэгээд багш маань хэлэхдээ өнөөдрийн одоо та бүхний гадаад оюутнуудыг Хятад улс эх орондоо тэтгэлэг олгож бусад боломжоор хангаж сургаж байгаа нь олон мянган жилийн маш олон тэрбум Хятадуудын хөлс, нулимс, цусан дээр тогтсон үнэт зүйл юм шүү гэдгийг хэлсэн. Гэхдээ надад бол Хятадын түүх улсын хөгжих тусмаа илүү гоё сонсогдоод идэм болов уу гэж анзаарчихсан. Харин бүр илүү гоё түүхтэй бидний хувьд түүх маань илүү сул нэг тийм гоё сонсогддгүй байгаа шалтгаан нь бас хөгжилтэй холбоотой юм болов уу гэж хардаг. Бидний хүчирхэг түүхийн гэрч баримт бичгүүд алдагдсан гэдгийг сонсоод би маш их сэтгэлээр ундаг. За бай.